За сайн байна уу. Монгол байна. цэцгийн энэ удаагийн дугаард ямар цэцэг ярих гэж байна? Алтан цул цэцгийг танилцуулъя. Монголд алтан цул цэцэг гэдэг нэрээр нь хүмүүс бол мэдэх бах. Дэлхийн нийтэд бол tulip гэдэг нэрээр алдартай. Энэ цэцэг одоо алтан цул цэцэг чи одоо манай Монголд ургадаг юм уу? Европт л ургадаг гэж би сонсч байсан юм л. Монголд ургадаг. Дэлхий дээр 95 зүйлийн алтан цул цэцэг байгаа. Энэ зүйл дотроос нь ганц цэцэгт алтан цул гэдэг нэг зүйл нь Монголд ургадаг. Алтан цул гэдэг нэртэй навчнаасаа ганцхан ширхэг цэцэг гардаг. Тийм болохоор нь ганц цэцэгт гэд онцлцсон ийм алтан цул байдаг. Энэ цэцэг уг нь бол Европ даяар алдартай тийм Европын цэцэг гэж хүмүүс их нь мэддэг. Чи хүртэл гэж бодож ирсэн тийм. Тэгсэн энэ цэцэг уг нь бол Төв Азиас гаралтай. Төв Азийн цэцэг. 1593 онд Европт Туркээс нэг худалдаачин торгоны замаар энэ цэцгийг Европт аваачиж очсон байлээ. Европт очсноос хойш энэ цэцэг ер нь алдартай болсон. Ялангуяа ингээ Европт аваачаад тэр үед бол одоо нөгөө цэцгийн тасалгааны цэцэг болоогүй байсан учраас энэ цэцгийг яг үндэстэй газраас ухаж аваад савнд суулгаад ингээд аваад утсан байгаа. Тэгээд тэндээ авч чи тариад тэгээд зарж эхэлсэн худалдаачин хүн учраас цэцгийн бизнес хийсэн байна л да. Тэгээд зарсан чинь одоо өөрийнх нь нутагт байхгүй маш тийм гоё цэцэг байсан учраас их асар их өндөр үнээр зарагдсан хүмүүс маш их сонирхож авч исэн. Гэтэл тэр худалдаачин болон тэр худалдаачнаас ингээд авч тарьсан хүмүүсийн ингээд цэцэг нь өвчилж эхэлсэн байгаа. Тэгээ мозаик гэдэг ийм вирус ургамал цэцгэнд халдварладаг ийм вирус байдаг. Энэ мозаик вирус энэ алтан цул цэцгэнд тусаад тэгээ өвчлөөд ингээд цэцгийнхэн дэлбээ нэм сонин галын дүл шиг гал асж байгаа юм шиг ийм толботой болцсон. Тэгсэн чинь тэр нь бүр алдартай болоод Европ даяар энэ цэцгийг эд шидтэй холбож ярьж эхэлсэн. Тэгээ эд шидийн цэцэг гэж хүмүүс итгээд энэ цэцгийг ингээд тарих юм бол асар их баяждаг, мөнгө олдог. Энэ бол мөнгөний цэцэг, эд шидийн цэцэг. Энэ цэцгийг тариул бараг энэ худалдаж авч чадсан хүн бол насаар аялбаг дэлбэг сайхан амьдрна гэсэн тийм яриануд гараад энэ цэцгийн төлөө бүр ингээд хүмүүс мөнгөө хайрлахгүй бүр хүн хатан цуглуулж байгаад ингэж худалдаж авдаг болсон. Тэгээд 1634-өөс 37 оны хооронд нэг 4-5 жилийн хугацаанд бол бүр хамгийн оргил үедээ хүрсэн байгаа. Энэ цэцгийн нэр алдарч хүртэл Европ даяар оргилдоо хүрээд дээрээс нь үнэн ч гэсэн бүр тэнгэрт хатаад одоо бол Монголд нэг боломжийн айтайхан хаус ямар үнэтэй байгаа л үдээ. Тухайн үед яг тийм байшингийн үнээр зарагдчихсэн гэж байгаа байхгүй юу? Гэхдээ тэгэхээр нэлээд үнэтэй зарагдсан юм тийм. Асар үнэтэй ганцхан ширхэг цэцэг нэг байшингийн үнээр аавна гэдэг чи одоо юу гэсэн үг вэ те? Амар үнэтэй байгаа цэцэг. Одоо манай чинь тэгээд 99 сарна улаан сарна гэж үнэтэй зарагддээ штэ. Тэнтэй адилах юм шүү те. Тийм тэр чи одоо 99 сарнаа хэдэн ч сарнаа одоо боож боглоод хаусны үн хүрэхгүй үсттэй. Тэгэхэд энэ бол ганцхан ширхэг ингээд хаусны үн хүрж исэн юм бүр алдартай цэцэг. Одоо бол ингээд Европ даяараа ингээд нэр алдаагүй бүр ингээд зарим улсынх нь үндэсний бахархал цэцэг болцсон байдаг. Энэ цэцгийг Европынхан ингээд алдаршуулсан болохоор ингээд хүмүүс Азийнхан тэр тусмаа монголчууд хүртэл ингээд Азийн цэцэг гэдгийг мэддэггүй Европын цэцэг гэж ойлгоод идэг. Одоо бол Европ даяар алтан цул цэцгийн бүр тариалангийн асар том талбаанууд байгаа. Өнгөөр нь ингээд гаргаад авцсан байгаль дээрээ огт байдаггүй юм өнгүүдийг хүртэл бий болгоод маш олон сортыг бий болгоцсон. Тэгээ сортуудаа ингээд бэлэг дурсгалын зориултаар дэлхийд даяараа зардаг. Тариалангийн талбайд бүр ингээд хэрэг болгоод бизнес болгоод тариад зардаг юм. Энэ цэцгийг ингэж алдаршуулсан зүйл нь бол одоо тэр галын дүл тэгээ торгоны зам болж таарч байгаа. Дэлхийд даяар монголчуудын бий болгосон торгоны замаар энэ цэцэг Европт очсон байна гэсэн үг. Гэхдээ би тэгэхээр одоо ганц өнөөдөр л алтан цул цэцэг Монголд ургадаг гэдгийг сонсч байна л. Тэгээд энэ цэцэг ер нь Европын оронд л ургадаг, Европоос л алдартай гэж боддог байсан юм л. Тэгээд энэ цэцэг яг Монголын дэ хаана ургадаг та надад хэлээч. Монголд бол энэ цэцэг одоо нөгөө ханхын нурууны баян хайрхан бол Монгол халтаан нурууны мөнх хайрхан ууланд байгаа. Бас дээрэс нь Тэс голын сав газраас энэ цэцгийг олж үзэх боломжтой. Гэхдээ тэр одоо жишээ нь Тэс гол дээр яваад очлоо гэхэд голынхоо бүх дагууд нь байхгүй. Мөнх хайрхан ууланд яваад очлоо гэхэд мөнх хайрхан ууланд бас бүхэлд нь байхгүй. Баян хайрхан ууланд бас бүхэлд нь байхгүй. Ургадаг маш багахан талбайтай
нэг юм эсэрхэг хайр гарах газар ургадаг. Ийм гоё цэцэг мөртлөө нэг тийм ус шаарддаггүй. Бас дээрэс нь нэг тийм айхтар үржил шим шаардахгүй. Одоо нэг уулын хайр гарахыг эсэрхэг хэсэг гэдэг чинь бас нэг тэр ургамал олон ургамал ургаад идэггүй бас нэг тийм үржил шимээр тачрах хэсэг шүү дээ. Яг тийм хэсэгт нь ургаж байна гэдэг чинь өөрөө энэ цэцгийн бас нэг гайхамшиг байгаа юм л да. Яагаад ингэж чадж байгаа вэ гэхээр энэ цэцэг өөрөө мөслөгөөс өмнө манай дэлхий дээр ургаж ирсэн. Одоо хамгийн сүүлчийн мөслөг гэж одоо 15 мянган жилийн өмнө дууссан. Тэгээд тэр мөслөг өөрөө 100 мянган жил үргэлжилсэн. Тэр айхтар 100 мянган жилийн турш үргэлжилсэн мөслөгт устдалгүй ингээд тисээд үлдээд тэгээ өнөөгийн бидэнд ирсэн гэдэг чинь маш их төсвөр хатуужилтаа болцсон гэсэн үг. Тэр их төсвөр хатуучлынхаа хүчээр одоо ийм өнөөдрийн юм үржил шим багтай ус нэг их байхгүй тийм газар ургаж чадж байгаамаа. Дээрээс нь бас ингээд огт өмнө нь ургаж байгаагүй Европт очоод Европын цаг агаар чи Азиас шал өөр штэ. Тийм газар очоод ингээд хүчлгүй тисэж үлдээд яг нэг өвчин туссан мозаик гэдэг ургамлын өвчин туссан. Гэхдээ өвхөлгүй ингээд ургаж тисэж үлдсэн гэдэг чинь өөрөө энэ мөслөгийг давж үлдсэн тэр их төсвөр хатуужилтаа болсных нь бас нэг давуу тал байгаа. Ингээд мөслөгийг давж үлдсэн ургамлууд бол Монголд бас дэлхийд даяар нэлээд байдаг л да. Тэр ургамлуудыг үлдэр ургамал гэдгийг. Одоо мөслөгийн үеэр бол дэлхийн ихэнх ургамлууд хүчгсэн, хүлдсэн. Тэгэхэд тэндээс ингээд давж үлдэж чадсан ургамлуудыг бүгдийг үлдэр ургамал гэж ерөнхийд нэрлэдэг. Тийм үлдэр ургамлууд Монголд бас нэг цөөхөн боловч байгаа. Тэрний нэг нь энэ алтан цул цэцэг. Надаа нэг зүйл сонирхолтой санагдаж байна л. Энэ манай тесмэс мөнх хайрхан гэхээр манай баруун амир ургад юм байна л тэр цэцэг. Тэгэхээр энэ хэдүүний үеэр ургадаг ямар хэдэн сард ургад юм те. Тэр мөр нь энэ цэцгийг одоо монголчууд хүртэл өөрөө хараагүй байгаа нь бас энэ ургаж байгаа хугацаатай холбоотой л доо. Одоо манайхны чинь аяллаа хугацаа 6 сар. Тэгэл ялангуяа наадмын үеэр бүгд дээр ээж тийш аялалд гардаг штэ. Гэтэл энэ цэцэг өөрөө яг 5 дугаар сар дөнгөж гараад эхлэнгууд цэцгэлж эхэлдэг. Өөрөө ургадаг. Тэгээд 7 хоног цэцгэлдэг. 7 хоног ердөө цэцэг нь гараад хагдарчна. Цөөхөн байдаг. Дээрээс нь энэ цэцэг өөрөө маш цөөхөн газар ургадаг учраас улаан наманд орцсон. Хүмүүс бас ингэ таслаад ээж болохгүй. Баруун аймгийнхан бол ялангуяа усынхан бол жанжолоо гэж нэрлэдэг. Алтан цул гэхээр бол мэдхгүй. Жанжолоо гэхээр мэддэг. Жанжолоогоо бүгдээрээ хавар ургахаар нь одоо нэг үндсээр ухаж идээд тэгсээр хагаад ер нь ховордсон л доо. Бүр одоо ургаж байгаа газартай байхгүй болчиход байгаа. Ер нь ургахаа баг байж байгаа шахуу. Тэг ингээ мөслөгийг тисээд үлдсэн ийм гайхамшигтай төсвөртэй төвчээртэй цэцгийг хүн өөр устгаад байна л гэсэн үг. Бид нар устгах гад. Тэгээд тэр жанжалаа гэдэг цэцгийг нь яагаад иддэм бол эвийн ургамал те ангаах идтэй болов? Энэ Монголд ургадаг ганц зүйл нь болохоор хүнсэнд хэрглэж болдог, идэж болдог. Дотор нь байгаа химийн бодисууд дотор нэг юм хортой бодис байхгүй шахам. Тийм болохоор хүмүүс дээр үесээ ингээ булцууг нь иддэг. Ихэнх ургамлууд ингээд ийм салаалцсан үндэстэй байдаг штэ. Тэгэхэд энэ цэцэг болохоор ийм булцсан үндэстэй. Одоо нөгөө бидний аягүй сайн мэддэг улаан төмс, цагаан төмс гэдээ ярьдаг штэ. Намхан сараан гэдэг цэцгийн үндэс нь тэр цагаан төмс аахгүй. Яг тэрнтэй адилхан тийм бор үнгийн төмстэй. Тэр булцуунаас нь болоод хүмүүс тэрийг ухаж аваад идчихдэг юм. Тэгээ ингээд идсээр хагаад ховордуулсан 95 зүйл дотроо бол ингээд хүсэнд хэрглэж болдог иддэг зүйл нь байхад огт идэж болохгүй тийм хортой идэх юм бол хүнийг хордуулдаг, бүр харшлын шоконд оруулдаг, амьсгалын боодог ийм хортой цэцгүүд хүртэл энэ алтан цул цэцгийн дотор ийм зүйлүүд нь байгаа. Гэхдээ азар Монголд ургадаг юм бол тийм биш. Гэхдээ тэглээгээд энийг бол дээр үесээ ингээд ховор болохоор нь эмчилгээнд ч юм уу ямар нэг хүнсний зорилтоор тийм өргөн хэрэгжилж байгаагүй. Ягаад гэвэл монголчууд бас ингээд хэлтгэлтэй амьтай бүхэн сүнстэй, амьгүй бүхэн эзэнтэй гэж хэлдэг. Тэгэхээр энэ ургамлуудыг ингээд улаан номонд орчихсон маш ховор ургамлуудыг тасалж авч байгаа, тэрийг сүйтгэж байгаа хүмүүсийн эргээд нөгөө ирэх хариуцлага үүлийн үрийн нэхлэн хатуу. Одоо байгаль их өөрөө ховордож байгаа зүйлэнтэй маш их хайртай. Тэр хавийнх нь газар нутгийнх нь уул усны эзэд нь улс савдгууд нь энд цэцгнүүдээ ийм ховор ургамлуудаа маш онцгойлон анхаарч харж хандж идэг. Гэтэл харсаар идэл нүдэн дээр нь тэр хайртай цэцгийг тасалж аваад идчихээр
маш их хилгэмж таарна. Одоо бидний ч гэсэн одоо хайртай цэцгийг би одоо цэцгэнд өөр амар хайртай. Тийм болохоор би өөрөө зураг авахдаа ямар нэгэн цэцэг ургамлыг харахтаа хизээч тасалдаггүй. Үндэс мөдсийг ухаж үздэггүй. Зүгээр ийм үндэстэй гэдгийг шинжлэх ухааны судалгаа бэлэн ингээд судлаачид тогтооцсон байхад тэрийг мэдээл тийм бид юм байна л гэж мэдж авсан болохоос яг үндэсийг би өөрөө ухаж үздэггүй газар дээр байгаа зүйлүүдийг хараад тэрийнхаа одоо зургийг аваад тэрийг хараад баясаад явдаг. Уран судлаачид бол өөрлөлтөө цэцэг ажиглах аялагчдаас өөрөөр ханддаг. Тэд нар ч нэг судалгаа хийж байгаа хүмүүс болохоор цэцгийнхаа үндсийг хүртэл ухаж үздэг. Тэрийг харж өвчлж үү, эрүүл вэ нү, ямар хэмжээтэй байдгийм бэ, цаг агаар ямар байхаар яаж ургадгийм бэ гэдгийг судалдаг хүмүүс. Тэр хүмүүс бол үндсээр нь ухаж аваад зургийг авах, харах, судлах, ажиглах, хатагаад нөгөө гербар гэж байдаг л да ургамлын цуглуулгын одоо ургам номоор бол номын сан тэр гербартаа одоо хатгалдаг. Тэр хүмүүстэй бол зарим хүмүүс ингээд барьцаад эдгээр ингээд цэцгийн үнцгийг ухаад байна, цэцэг сүтгэд байна гэж хэлдэг л дээ. Гэтэ тэр хүмүүс одоо мэрэгжлийн ажлыг хийж байгаа болохоор тэдэртээ барьцах одоо шаардлагагүй. Хүмүүс өөрсдөө битгий ингэж ухаарай. Ийм ховор цэцэгнүүдийг таслах, сүйтгэх, машинаар дайрах, малаа ингэж бэлчээж тэр бэлчээрийг сүйтгэж идүүлэх бол ингээд эргээд үлийн үрийн эхлэн хатуу байдгийн шүү. Монголчууд энийг ингэж хэлж захиж ирсэн байдгийн шүү. Өвгдөөд сэлдэн шүү гэдгийг. Одоо тэгэхээр Европт дуурахтаа нөгөө нэг амар гоё ургаал, гоё өнгийн одоо цэцгнүүд байгаад байдаг шүү дээ. Тэгвэл яг Монголд одоо Ван Сэмбрүү мэмбрүү шиг одоо ийм хадад өндөр газар ургадсан болов яг ямар газар нь ургадын те зүгээр газараар нөгөө нэг ийм бэлээр ургадын болов тэр нь яд юм болов нэг өндөр газар бол биш. Уулынхаа тийм хайр гарахыг хажуу хэсгэр нэг одоо Ван Сэмбрүү бол бараг орой дэш хамрагдаг шүү дээ. Тэгэхэд энэ цэцэг бол нэг тийм өндөрлөө бол мацуулахгүй. Одоо ялангуяа нөгөө тис голын сав газараар бол голоосоо нэлээд жоохон зайдуу тийм эсрэхийг эрг хэсгээр ургаж идэг. Тэр мөнх хайрхан баяа хайрханд бол би үзээгүй л дээ. Тэндээ бол эсрэхийг хажуугаараа ургадаг гэж судлаачид бичсэн байдаг гэсэн. Тэгэхээр бас сони юм а тий. Би бол нь Европт л ургадаг яг Европоос одоо сорт морд гэл манай төлөв амар үнэтэй болж орж ирж штэ. Тэгэл тэгж боддог гэсэн юм л уулна. Тэгсэн чи одоо Монголын цэцэг болоо тэгээд дээрээс нь энэ ховор цэцэн те энэний ер нь түүх гарал нь ямар юу юм те түүхийг нь сонирхолтой түүхээ суужлбал энэ цэцгийг анх шинжлэх ухаанд бол Карл Линнэ гэдэг судлаач бүртгүүлсэн байдаг. 1750 онд бүр их хожуу гэсэн үг. Европт авч ирчихсноос хойш 100 гаруй жилийн дараа гэсэн үг. Тэгээд энэ 100 гаруй жилийн дараа Карл Линнэ нэг сонирхож судлаад байгаль дээр зөвхөн Азад байдаг юм байна штэ гэж мэдсэн байдгийн. Одоо Азад бол тэр дундаа ингээд Шинжаан, Өвөр Монгол, Киргиз, Казахстаны нутгаар л байгаа. Азийн маш тэр олон орн дотроос зөвхөн энэ улсууд л байгаа бусад улсууд байхгүй. Тэгэхээр энэ цэцгийг дэлхийд даяараа бол бүх улсууд ингээ ховордсон. Зөвхөн Монголд ховордсон биш. Бүх улсууд ургадаг бүх газараа ховордсон учраас бүх улсынхаа улаан номонд орцсон, хамгаалтанд авцсан. Одоо гэхдээ хамгаалтанд авлаа гэдэг Монголд гэхэд одоо жишээ нь хамгаалж ийн гэдэг улаан номонд ингээд устж байгаа ховор зүйлээ гэд бүртгэгдсэн болохоос яг тэр газар ургадаг газрыг хамгаалаад хашаад нутгийн хүмүүст таниулаад ийшээ малаа бэлчээж чадахгүй энийг хүүхдэрээ ингэж үндсийг ухуулж идүүлж болохгүй гэж хэлж өгөөгүй л аахгүй. Тэр энийг одоо хамгаалах тал дээр бол маш сул хамгаалах талаар ер нь юу ч хийгээгүй л гэж би одоо шулуухан хэлсэн. Тийм одоо энэ чинь бид нар бол өстой алтан зулан бол одоо би чи баруун аймгийн хүн гэхэд алтан зул гэж цэцэг хэвээр мэдхгүй юм. Тэгээд дээрээс нь манай тийшээ чи одоо баруун аймгийн тийшээ чинь өндөр газар ургуул Ван Сэмбрүү л алдартай шүү дээ. Ер нь цэцгнүүдээс одоо яг түгээмэл хүн болгон мэддэг тий. Тэгэхээр бас энэ их сонирхолтой юм. Гэхдээ яг одоо энэ цэцгнээ яг Монголд тий яг одоо ийм түүх ч юм уу тий янз бүрийн юмнаас нь та сонирхолвол алтан зул цэцгийн аз жаргалтай холбоотой түүх байдаг. Аз жаргалыг одоо дэлхийн хүн бүхэн хүсдэг, хүн бүхэн аз жаргалыг хайж авдаг, жаргалтай байхыг л хүсдэг шүү дээ. Тэгсэн аз жаргал тухайн үедээ дээр үедээ ингээд алтан зул цэцгийн дотор амьдардаг байж л дээ. Тэгээд алтан зул цэцэг ерөөсө барагтаа бол дэлбэгээ нээдэггүй. Тэгээд нээхэрээ 7 хоног нээдэг. Гэтэл жил чинь өөрөө 365 хоногтой. Гэтэл хүмүүс аз жаргалыг өдрө хүн мэдрэхийг хүсэж байдаг. Тэгээд нэг хүүхэд алтан зул цэцгийг ингэж хараад маш их баясаад энэ ямар гоё цэцгийн эсэн дээр ургадаг юм байна. Ийм гоё том навчтай ийм гоё
ургамал мөртлөө яагаад ингэж эсэн дээр ургаж байгаа юм бол доо ивэн минь гэд ингэж хайрлаад тэр цэцгийг инхрийлжилтэй. Тэгсэн чинь Азад нь алтан цул цэцэг дэлбэгээ нээгээд аз жаргал тэндээс гараад ингээ хүүхдээр дамжаад хүмүүст төгсөө гэд ийм домог байдаг. Тэгэхээр аз жаргал өөрөө алтан цул цэцгийн дотор амьдардаг. Алтан цул цэцгийг олж харсан хүн, тэрийг гэртээ тарьж ургуулж чадсан хүн аз жаргалтай болтгоо гэж ийм домог өгд юм аа. За. Тэгэхээр алтан цул цэцгийг одоо бид нар чинь элстэй одоо 5 сарын эхээр ч юм уу те жоохон элсэрхийг газраа харах юм байна те. Тийм. Яг хоо алтан цул цэцгийг хараагийн үйл яг цэцэг ажиглах аялал гэдэг зүйл хийх болж байна л да. Одоо мөнх хайрхан уул эсвэл баян хайрхан уул эсвэл одоо тис голыг л зэрх болж байна. Хамгийн ойрхоноос Улаанбаатар хотын иргэд хараа гэх юм бол ботаникийн цэцэрлэгт түрээлэнд очих хэрэгтэй. Ботаникийн цэцэрлэгт түрээлэн жил бүхийн бүрийн хавар гүйс цэцэрлэг цагаар гэдэг өдөрлөг зохион байгуулдаг. Тэр өдөрлөгт нь оролцоод алтан цул цэцгийг ботаникийн цэцэрлэгээс үнэгүй харах боломжтой. Тэнцээ ургуулд юм уу? Тэнд одоо авчраад тариад ургуулж байгаа ботаникийн цэцэрлэгт бол нэлээд олон жил ургаж байгаа. Энд тэнд шилжүүлээд ургуулах юм бол ургах боломжтой гэдэг нь ерөөдөө судалгаагаар тогтоогдож байна гэсэн үг. Тэнд бол ер нь дандаа судалгаа хийгдчихэдэг. Энэ цэцгийг өөр газар шилжүүлвэл ургах нь одоо эсэрхэг газар ургадаг юм бол жоохон хар шараа холцохоор ургах нь гэдэг ч юм уу тийм судалгаа хийж идэг. Дээрээс нь ингээд хамгаалж авч үлддэг юм. Одоо дэлхийд даяар ботаникийн цэцэрлэгүүд маш алдартай. Дэлхийн одоо байгаль дээр ургаж байгаа, устдаж байгаа үнэтэй ховор цэцгүүдийг ботаникийн цэцэрлэгтээ дэлхийн улс орнууд авчирч тариад тэрийг хизээ нэгэн цагт тэр цэцэг магадгүй устчул те. Ямар нэгэн байдлаар байгаль дээрээ ургаж чадхаа болчвол өвчин тусчулж гэдэг юм уу. Эргээд тэрийг хамгаалж авч үлдэж байгаа нэг хэлбэр нь ботаникийн цэцэрлэгүүд. Тэгэхээр манай ус ч гэсэн ботаникийн цэцэрлэгийг айгүй анхаарад иргэдэн ботаникийн цэцэрлэгийн талаар маш сайн ойлголттой болоод тэнд байгаа цэцэг ургамлуудыг хайрлах хэрэгтэй. Тэр бол хизээ нэгэн цагт магадгүй алтан цул ч юм уу дэлхийд Монголд байгаа ургаж байгаа цэцгнүүд устчих юм бол манай ботаникийн цэцэрлэгт үлднэ л гэсэн үг. Надад нэг юм сонирхолтой санагчаан л энэ алтан цул цэцэг одоо Европт ургадаг цэцэгтэйгээ яг ийм адилхан өнгөтэй те тэгж ургадаг юм болов эсвэл жоохон өөр юм болов ямар юм болов? Монголд байгаа нь болохоор шар цэцэгтэй. Ийм хар ногоо өнгийн маш том навчтай. Навч нь бол нэг цөөхөө өнгө маш урт навч гардаг. Тэрэн дундаасаа ийм шар цэцэг гардаг. Шар дэлбэтэй. Одоо ганцхан зүйл байгаа тэр нэг ганцаараа шар цэцэгтэй л гэсэн үг. Ялган таних нь тэр юм. Тий, одоо Монголд өөр төлөв байхгүй болохоор ганц тэр шар цэцэгтэйг нь хараад ганц цэцэгт алтан цул юм байна гэд шууд ойлгож болно. За танд баярлалаа. Эсвэл гоё юм ярьлаа. Би ихтэй эсвэл алтан цул цэцгийг Монголд ургадаг биш нөгөө нэг Европын орноос одоо ингээд сортоор сортын цэцэг мэцгээд тэгэл яг Европт алдартай Европын ургаж гарсан цэцэг гэж боддог байсан. Тэгээд хүмүүс ч гэсэн чинь их сонирхолтой байхах. За баярлалаа.